Сайн байцгаана уу? Та бүхэн Монголын аутизмын холбооноос бэлтгэн хүргэж буй цоврал онлайн хичээлийг танилцуулахдаа таатай байна. Бид 2021 оны 5 дугаар сараас эхлэн Япон улсын JICA олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгээр баруун болон алслагдсан аймагуудын аутизмтай хүүхдүүдийн эцэг эхчүүд болон багш эмч холбогдох мэргэжилтнүүдэд зориулан COVID-19 цар тахлын үед орон нутгийн оюуны бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг захимаар дэмжих төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн хүрээнд 5 хичээлийг бэлтгэн хүргэж байна. Одоо та бүхэнд аутизмын хүрээний эмгийг эрт илрүүлэх ба онцлогоо үнэлгээ оролцоо хичээлийг танилцуулъя. За сайн бацгаана уу. Өнөөдөр бидний ярилцах сэдв хичээл маань аутизмын хүрээний эмгэгийг эрт илрүүлэх ба онцлогоо үнэлгээ оролцоо гэсэн сэдвээр байж байгаа. Тэгээд та бүхэнд тус холбоо маань цовруулаар бол мэдээлэл хүргэж байгаа. Өмнөх хичээл дээр та бүхэн маань аутизм гэж юу вэ? Аутизмын талаарх шинж тэмдгүүд болон бусад ерөнхий ойлголт мэдээллүүдийг авсан учраас одоо энэ удаагийн цовруулаар бид аутизмын хүрээний эмгэгийг эрт илрүүлэх онцлог мөн үнэлгээ оролцооны талаар та бүхэндээ мэдээлэл өгөх болно. За одоо та бүхэн аутизмын хүрээний эмгэгийн талаар мэдлэгтэй болсон тул дараагийн алхам болох онцлогоо гэж үг хэлж байгаа юм. За онцлогооноос өмнө эрт илрүүлэг, цаашлаад онцлогоо, за онцлогооны дараа хамгийн их яригдаг асуудал болох үнэлгээ, за үнэлгээний дараах оролцоо гэсэн энэ сэдвүүдээр өнөөдөр бид ярилцах болно. За аутизмын онцлогоо. Аутизмын онцлогоо гэдэг маань өөрөө ерөнхийдөө ихэвчлэн ажиглалтаар хийгддэг байгаа. Яагаад ажиглалтаар хийгддэг вэ гэхээр аутизмтай хүн болон хүүхдийн хувьд гаднаас хараад ямар нэгэн илэрхий шинж тэмдэг бол байдаггүй байгаа. За жишээ нь харааны бэрхшээлтэй болон тулгуур эрхэндийн бэрхшээлтэй хүмүүсийг бид гаднаас нь хараад анзаарч мэдэж болдог. Тэгвэл аутизмтай хүний хувьд тэр талын гаднаас анзаарагдах зүйл байхгүй учраас онцлогоо болон эрт илрүүлэлтэн дээр илүү цаг хугацаа алддаг, уддаг талтай байгаад байдаг. За аутизмын онцлогоог бол цэвэр ажиглалт болон харилцааны чадварыг нь анзаарч илрүүлэх зорилгоор бол хамгийн түрүүн илрүүл гаргаж ирдэг. За энэ үе нь бол хизээвэ гэхээр хүүхдийн харилцаанд буюу орж эхлэх сургуулийн өмнөх боловсрол цэцэрлэгийн насны үе буюу 2-4 наснд хамгийн их идэвхтэй онцлогддог байгаа. За аутизмын хүрээний эмгэгийг онцлохын тулд түрүүн өмнөх хичээлээр яригдсан шинж тэмдгүүдийг бол дурдж оруулсан байгаа. За шинж тэмдгүүдийг ажиглаж гаргаж ирэхээс гадна мөн хүүхэд маань харилцаанд орж эхэлж байгаа тэр 2-4 нас буюу сургуулийн өмнөх боловсролын шатанд хэр хэмжээнд бие авч явж байна, яаж харилцаанд орж байна гэдэг маань бусад хүүхэдтэй харьцуулахад хамгийн их ялгаатай буюу анзаарэгддэг гэсэн үг юм аа. За аутизмын онцлогоог бол онцлох ямар нэгэн эмнэлгийн арга байхгүй. Эмнэлгийн арга гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр жишээ нь цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийлгээдэр, шээсний шинжилгээ өгөөдөр, MRI, эсвэл CT, компьютер томограф зэргээр илрүүлнэ гэсэн үг биш юм аа. Аутизмын хүрээний эмгэгийг илрүүлэхийн тулд хэвчлэн эцэг эхийн ажиглалт болон багш нарын мөн мэргэжлийн хүмүүсийн анзаарга ажиглалт тэдний бусад хүүхдтэй харьцуулж тухайн хүүхдийн онцлогтой ялгаатай байдлыг гаргаж ирэх гэдэг маань өөрөө хамгийн чухал болж ирж байгаамаа. За онцлогоог бол ерөнхийдөө мэргэжлийн баг хийн. Яагаад энийг мэргэжлийн баг хийж байгаа вэ гэхээр өөрөө гаднаас буюу эсвэл эмнэлгийн аргаар онцлогдох иймэрхүү шинж байхгүй учраас их хөвчлэн мэргэжлийн болон сэтгэл зүйч, хүүхдийн эмч, мэдрэлийн эмч, терапевт гэсэн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг онцлогоог хийдэг байгаа. За аутизмын онцлогоо ямар үе шаттай явах вэ гэж. За эхлээд хүүхдүүд маань, эцэг хүүхдүүд маань гэр бүлийн хүрээнд эцэг эхчүүд маань, асран хамгаалагчид маань хүүхдийнхаа ялгаатай байдал болон ах эгчтэй нь харьцуулахад хөгжлийн жоохон өвөрмөц байдлыг нь анзаарч эхэлдэг. Мэдээж ах дүүтэй ч юм уу эсвэл үеийн хүүхдүүд эсвэл үеэлч гэдэг юм энэ бүх хүүхдүүдтэй харьцуулаад за манай хүүхдийн өсөлт хөгжилт ерөнхийдөө нэг жоохон өвөрмөц байна да, ялгаатай байна да гэдгийг анзаарч эцэг эхчүүд хамгийн түрүүн эхэлдэг байгаа. За ихэвчлэн аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн хувьд 3 бэрхшээл байдаг гэдэг өмнөх цуврал хичээлээр яригдсан байгаа. Тэрнтэй холбогдуулаад хэл ярианы асуудал дээр хамгийн түрүүн эцэг эхчүүд манай хүүхд сонсголгүй юм биш байгаа гэх маягаар хэл засал ч юм уу эсвэл жих амар хоолой эмчид хамгийн түрүүн үзүүлж сорил тест хийлгдэг.
Иймэрхүү байдлаар эцэг эхчүүд хамгийн түрүү анхаарал шаардлагатай бол нарийн мэрэгжлийн эмчнэрт хандаж хэлэгдэг байгаа. За ерөнхийдөө Монголд аутизмын онцлогоо маань өөрөө сэтгцийн болон оюуны бэрхшээл гэдэг англи руу ороод явдаг учраас гол төлөв мэрэгжилний байгууллага буюу мэрэгжлийн эмнэлэг, сэтгэл зүйч ийм хүмүүс рүү хандаж хэглэгдэг байгаа. За онцлогооны тухай одоо бүгдээрээ ярилцъя. За эрт илрүүлгийн тухайд болохоор сая ярьсанчлан эцэг эхчүүд маань эрт анзаарч хүүхдтэйгээ хэрхэн харьцах уу, яаж ажиллах уу, дээрээс нь хүүхд маань бусдаас юугаар ялгаатай байна, эсвэл үеийнхэн хүүхдүүдтэй, эсвэл ах дүүтэй харьцуулахад өсөлт хөгжилтийн хувьд тодорхой хэмжээнд ялгаатай онцлогтой байна гэдгийг анзаарсны үр дүнд мэрэгжлийн эмч, мэрэгжлийн байгууллагад ханддаг. За тэгвэл мэрэгжлийн эмч, мэрэгжлийн байгууллага маань онцлогоог хийдэг гэсэн үг. За дэлхий дээр олон улсад онцлогоог хоёр төрлөөр хийдэг байгаа. За олон улсад буюу ялангуяа гадаадын улс орнуудад энэ DCM-5 гэдэг энэ онцлогооны стандартыг бол ашиглаж явдаг байгаа. За энэ DCM-5 маань өөрөө сэтгцийн эмгэгийн ангилал онцлогооны гарын авлага гэдэг ийм нэртэй. За Америкийн нэгдсэн улсын сэтгцийн эмчнэрийн холбооноос гаргасан сэтгцийн эмгэгийг оншилдог стандарт байгаа. За энэ маань өөрөө 2013 онд шинжлэгдсэн буюу хамгийн сүүлийн хувилбар 5 дахь хувилбар гэж явж байгаа. За сая би дурдсан аутизмын онцлогоогийн жишээ нь DCM-5-аар хийсэн энэ 5 дахь хэвлэл буюу 2013 онд гаргасан энэ стандартаар нэгсэндөө онцлогоог хийгээд явж байгаа гэсэн үг. За дараагийн гол ярих асуудал маань онцлогоон дээр яригдаж эхэлнэ. За DCM-5-ын тухайд бол аутизмын онцлогооны стандарт өөрөө 299 гэсэн кодоор кодлогдож байгаа. За ICD-10 буюу одоо Монгол улсад хэрэгжүүлж байгаа олон улсын өвчний ангиллын 10 дугаар стандартаар бол манайх F84 гэсэн кодоор явж байгаа. За тэгээд Монгол улсад бол аутизмыг сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв буюу бидний нэршил занснаар шараатны эмнэлгийн хүүхэд өсвөрийн тасаг тэнд бол онцлогоо хийж байгаа. За манай улсын хувьд бол олон улсын өвчний 10 дугаар ангиллалаар F категориор F84 гэсэн кодоор кодолж онцлогоог хийдэг байгаа. За өөрөөр хэлбэл F ангиллал нь сэтгэц болон оюуны өвчин эмгэгийг онцлоход хэрэгэлдэг түлхүүр үсэг бөгөөд ардан тавигдсан тоон тухайн эмгэг мөн тухайн өвчний талаарх нэг ойлголт тодорхойлтыг гаргаж ирэхэд чиглэсэн томьёо гэж ойлгож болно. За DCM-5-ын хувьд аутизмын хүрээний эмгэгийг ерөнхийдөө 4 үндсэн хүчин зүйлээр буюу 4 үндсэн бэрхшээлээр нь тодорхойлж гаргаж ирж байгаа. За үүнийг танилцуулъя. За нэгдүгээр нь нийгмийн харилцаанд орох бусадтай харилцах байнгын шинжтэй бэрхшээл гэж. За энэ дээр юу гэж болох вэ гэхээр жишээ нь одоо нийгэм сэтгэл зүйн харилцааны бэрхшээл, бусадтай харилцахдаа хамаарах бэрхшээл зэрэг энэ бүх зүйлүүд орж ирж байгаа. За хоёр дахь бас нэг хүчин зүйл маань хязгаарлагдмал, давтагдмал шинжтэй үйлдэл, сонирхол хөдөлгөөн гэсэн ийм бас нэг шинж чанараар нь оруулж ирж байгаа. За ерөнхийдөө дэлгэрэнгүй зүйлийг маань энэ дээр тэмдэглээд бичсэн байгаа учраас бүгдийг нь уншаад явахгүйгээр товчхон тайлбар хийгээд явъя гэж бодож байна. За гурав дахь нь болохоор шинж тэмдэг нь ихэвчлэн хөгжлийн эрт үед илэрх боловч зарим тохиолдолд хожуу илэрнэ гэж байгаа. Тэгэхээр нэгсэнд аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн тухайд сая би ярьсанчлан 2-4 наснд ихэвчлэн анзаарагддаг, илэрдэг гэж ярьдаг. Тэгвэл цаашлаад зарим тохиолдолд хожуу илэрнэ гэдэг маань өөрөө юу вэ гэхээр хөнгөн хэлбэрийн аутизм буюу Аспергертэй хүний тухайд магадгүй сургуульд орсны дараа залуу наснд тодорхой хэмжээнд насанд хүрсний дараа ч юм уу байдлаар илэрч болно. За дөрөв дэх бас нэг хүчин зүйл нь болохоор энэхүү бэрхшээл нь өөрөө нийгэм олон нийт, ажлын байр болон бусад үйл ажиллагаанд ноцтой саад бэрхшээл учруулна, мөн насан туршийн шинжтэй гэсэн энэ дөрвөн шинж тэмдгээр нь тайлбарлаж өгдөг байгаа. Тэгэхээр нэгсэндөө DCM-5-ын тухайд энэ дөрвөн гол асуудал маань төлхөө яригадад явна гэсэн үг байгаа. За дараагийн яригдах асуудал маань болохоор DCM-5-д энэхүү аутизмын шинж тэмдгийн хүнд хөнгөнийг нь нэгдэх нийгмийн харилцаа, хоёр дахь хязгаарлагдмал, давтагдмал үйлдэлээр нь ер нь 3 төвшөнд ангилж хуваадаг байгаа. 1-3 төвшин гэсэн үг. За төвшингүүд маань өөрөө тодорхой бас шалгуур онцлогтой байж байгаа. За төвшин 1-ийн тухайд бол
харьцангуй хөнгөн буюу дэмжлэг тодорхой хэмжээнд шаардлагатай гэж үзнэ. За төвшин 2-ын тухайд бол тал бүрийн дэмжлэг шаардлагатай гэж үзнэ. За төвшин 3-ын тухайд нэлээд хүнд буюу бүх талын дэмжлэгийг зайлшгүй өгнө гэсэн энэ байдлаараа ангилагдаж ирнэ. За нийгмийн харилцааг хязгаарлагдмал, давтагдмал үйлдэлээрээ мэдээж асуудлууд маань өөрөөр гарч ирнэ. За жишээ нь төвшин 3-ын тухайд хязгаарлагдмал, давтагдмал үйлдэл нь уян хатан биш, гинтийн өөрчлөлтийг хүлээн авахдаа маш муу, үйлдэл нь хязгаарлагдмал, давтагдмал шинжтэй тул хөгжлийн бүх айд мэдэгдэм бэрхшээлийг үүсгэдэг. Анхаарлын болон үйлдэлийн өөрчлөлт ноцтой хүндрэл дагуулна гэж. Ноцтой хүндрэл дагуулна гэдгээр илүү хүнд гэдэг нөхцөлийг нь гаргаж ирж байна. За тэгвэл төвшин 2-ын тухайд гэх юм бол үйлдэл нь уян хатан биш, гинтийн өөрчлөлтөнд дасан зохицохтой муу, үйлдэлийн хязгаарлагдмал, давтагдмал шинж нь энгийн хүний нүдэнд ч илт анзаарагдана. Анхаарлын болон үйлдэлийн өөрчлөлт хүндрэлийг дагуулна гэд. Нэгсэндээ төвшин 3-тай харьцуулахад хүндрэл дагуулж байгаа хэзээ ч ноцтой төвшөнд биш юм а гэдгийг анзаарч болно. Иймэрхүү байдлаар нэгсэндээ төвшин 1, 2, 3-ын тухайд эдгээр дөрвөн шинжээс нь аутизмын өөрийг 3 төвшин болгож хүн түнгийн хэлбэрээр нь ангилдаг гэсэн үг ээ. За дараагийн бидний ярих асуудал маань болохоор яг Монгол улсад хэрэгжилж байгаа буюу олон улсын өвчний ангилал ICD-10 байгаа. За ICD-10 ангиллаар Монголд бол хүүхдийг аутизмын хүрээний эмгэгтэй хүүхд маань F кодоор буюу F84 гэсэн кодоор явж байгаа. За F84 гэдэг код маань өөрөө юу вэ гэхээр өргөн хүрээний хөгжлийн ерөнхий эмгэгийг F84 гэсэн кодоор кодлдог. За 84-ийн ард жижиг тоонууд бол бичигддэг. Энэ маань өөрөө тухайн эмгэг бэрхшээлийг илүү дэлгэрэнгүй ангилж тодорхойлж өгч байгаа гэсэн үг болно. За жишээ нь F84 тэг болох юм бол хүүхдийн аутизм. Нэгсэнд 16 нас хүртэлх гэсэн. 16-аас дээш насны буюу насан туршид ирэхээр F84.1 буюу хэв шинжит бус аутизм гэсэн байдлаар онцлогдоод явна гэсэн. За F84-ийн 2 болохоор рейтинг хам шинж, F84-ийн 3 болохоор хүүхэд насны бусад нэгдэл задрах эмгэг. За F84 5 болох юм бол Asperger-ийн хам шинж гэсэн байдлаар кодлогдоод явна гэсэн үг. За олон улсын өвчний 10 дугаар ангилалд бол оруулсан энэ нэр томьёо маань одоогийн байдлаар хэрэглэгдэж байгаа бөгөөд олон улсын өвчний 10 дугаар ангиллын энэ ICD-10 маань 2022 онд 11 хувилбар нь бол гарахаар төлөвлөгдсөн байгаа. За энэ төлөвлөгдсөн энэ хувилбар дээр өргөн хүрээний хөгжлийн эмгэг гэдэг энэ категори маань өөрөө аутизм спектрум disorder гэдэг нэршил болж өөрчлөгдөд код нь 1-ийн 3 болж өөрчлөгдөх ийм төлөвлөгөөтэй байна. За ерөнхийдөө олон улсад буюу Монгол улсад ашиглаж байгаа DSM-5 болон ICD-10 гэсэн энэ онцлогооны үндсэн эмнэлгийн тодорхойлт буюу нэгэн стандартыг та бүхэнд бол танилцууллаа. За үүнээс гадна аутизмыг онцлоход тус болох олон аргачлалууд байдаг. За энэ дээр маш олон аргачлалуудыг бол дурдаад оруулсан байна. За эндээс хамгийн ихний бичигдсэн байгаа энэ ADOS гэдэг энэ аргачлалын талаар та бүхэндээ товчхон танилцуулъя. За ADOS гэдэг энэ хувилбар маань одоо 2 гэсэн хувилбар маань гарцсан байж байгаа. За энэ маань ихэвчлэн хэл яриагүй насанд хүрсэн хүчтээс бусад тохиолдолд бол хэрэглэнэ гэж явсан. За энэ дээр бол мэдээж энэхүү аргачлалыг ашиглахын тулд тодорхой шалгууруудыг бол тавигдсан байгаа. Жишээ нь хүүхэд маань хөлд орсон байх ёстой ч юм уу, хүүхдийн тухайн хүнтэй харилцах эсвэл нийгмийн харилцаанд орох энэ үйл ажиллагааг нь бол ажигласны үндсэн дээр оноо тавьд дүгнэлт гаргана гэсэн ийм хувилбар бол байж байгаа. За мөн аутизмыг онцлох олон аргачлалууд бий. Түрүүн би болохоор хамгийн ихэнд бичигдсэн ADOS-ыг танилцууллаа. За одоо тэгвэл хамгийн энгийн буюу нийтлэг аргачлал болох MCHAT гэдэг энэ сорилын талаар та бүхэндээ танилцуулъя. За MCHAT болохоор маш энгийн асуумжаас бүрдсэн. За энэ нь болохоор дэлхийн 23 орны хэл дээр орчуулагдсан. Интернетэд бол онлайн хэлбэрээр байж идэг. Монгол хэлээр ч гэсэн байгаа. Тэгэхээр түрүүн би ярьжсэн. Эцэг эхчүүд маань өөрсдөө хүүхдийн аутизмтай байх магадaltaй. Эсвэл бусдаас нэг л жоохон өөр байна да. Ялгаатай байна да гэдгийг анзаарсан нөхцөлд MCHAT-ыг ашиглаж өөрсдөө сорил хийх боломжтой байдаг. За энэ сорилыг нэгсэндээ
дэлхийн 23 орны хэл рүү орчуулагдсан байдаг учраас эцэг эхчүүд маань энэ сорилыг ашиглаад магадгүй хүүхдийн аутизмтай байх магадлалыг дэвшүүлэхэд энэ эм чатыг ашиглах боломжтой гэсэн үг. За тэгэхээр одоо ерөнхийдөө эцэг эхчүүд маань хамгийн их анзаарч хардаг юм дөрөв би хэлж ирсэн. Манай хүүхд сонсголгүй юм биш байгаа. Эсвэл ерөөсөө огт ярихгүй юм. Эсвэл хийж байгаа юм надад үзүүлэхгүй юм. Ерөөсөө хамтарсан анхаарал байхгүй байна гэд зэрэг үйлдэлүүд бол гардаг. За энэтэй холбогдуулаад эцэг эхчүүд маань хүүхдийн тэр жоохон ялгаатай байдлыг анзаарах үүднээс эм-чат гэдэг энэ сорилыг бол ашиглаж болдгоо. За энэ аутизмын эм-чат гэдэг энэ сорил маань өөрөө аргачлал маань 3-аас доош насны хүүхдэд хэрэглэгддэг байгаа. За тэгээд аутизмын магадлалыг тогтоодог түрүүн би хэлсэн асуумжийг бөглөөд явуулвал хариу нь тэр дороо ирнэ гэсэн ийм хэлбэрээр явагддаг байгаа. За дараагийн бас нэг онцлогооны аргачлал байна. За эхлээд бид эм-чатыг туршиж үзээд эм-чат дээр хүүхэд маань аутизмтай байх магадлалтай гэдэг ийм үр дүнг гарлаа гэж үзье. Тэгэх юм бол энэ эм-чатыг ашиглан хүүхдийн хөгжлийг илүү баттай, тодорхой эсвэл аутизмтай мөн эсхийг баталгаатай болгох үүднээс CARS гэдэг дараагийн нэг аргачлалыг ашиглаж бодгоо. За CARS маань өөрөө хүүхдийн хөгжлийг нэгсэндээ эм-чатаар үзсний дараа хүүхэд маань аутизмтай байх магадлалыг улам баталгаатай буюу магадлалыг улам өндөр болгох үүднээс CARS буюу энэ аутизм рейтинг скейл гэдэг энэ аргачлалыг бол ашигладаг байгаа. За энэхүү сорилын зорилго нь өөрөө аутизмын магадлалыг илүү тодорхой баталгаатай болгохоос гадна өөр бусад бэрхшээлээс ялгахын тулд хийгддэг сорил байдаг. Нийт 15 ерөнхий үзүүлэлт 5 үнэлгээгээр хийгддэг 4 хүртэлх онооны хэмжүүрээс бүрдсэн хүүхдийн аутизмын үнэлгээ хийхэд зориулагдсан сорил буюу аргачлал байж байгаа. За клиник талаас хэрэглэхэд хялбар байхаар илүү объектив талаас нь аутизмын үнэлгээг хийх зорилгоор энэ сорилыг 1971 онд Эрик болон Роберт эрдэмтэд хамтран бүтээсэн байдаг. За энэхүү арга нь аутизмын үнэлгээг хийхэд хамгийн баталгаатай арга гэдгээрээ одоохэр нь дэлхийн нийт олон улсад өнөөг хүртэл хэрэглэгцээр байгаа болно. За энэхүү CARS-ын үнэлгээний хүснэгтийг та бүхэнд энэ дэлгэцэн дээр харуулсан байна. Ерөнхийдөө нийт 15 ерөнхий үзүүлэлт 4 үнэлгээ 5 үнэлгээгээр яваад 4 оноо хүртэл бол 4 хүртэлх оноогоор хэмжигдэж явагдах байгаа. За 15-аас 29.5 оноо дотор байх юм бол аутизмгүй гэж үзнэ. За 30-аас 36.5 оноо дотор байх юм бол хөнгөн болон дунд хэлбэрийн аутизмтай. За 37-оос 60 хүртэлх оноон дотор байх юм бол хүн хэлбэрийн аутизмтай гэсэн энэ хүүхдийн тухайн хэмжээсийг гаргаж ирж өгнө гэсэн ийм утгатай байгаа. За ерөнхийдөө ингээд бүгдээрээ онцлогооны талаар ярьлаа. Онцлогоо маань ингээд та бүхэнд илүү ойлгомжтой, тодорхой болж ирсэн байх гэж бодож байна. Тэгэхээр онцлогоог бол ерөнхийдөө мэрэгжлийн байгууллагад мэрэгжлийн баг хамт олноор бүрэлдэхүүнээр хийлгэх нь үр дүнтэй юм аа. За бүгдээрээ ерөнхийдөө онцлогооны талаар та бүхэндээ ерөнхийдөө мэдээллүүдийг бол өгч өглөө. Тэгэхээр онцлогоотой холбоотой асуудлууд дээр та бүхэн харьцангуй мэдээлэлтэй болсон байхаа гэж үзэж байна. За тэгвэл дараагийн нэг асуудал маань өнөөдрийн бидний бас сэдвийн нэг чухал зүйл болох үнэлгээ болж ирж байгаа. За үнэлгээний тухайд бол яагаад илүү их онцолж өгж байна гэхээр үнэлгээ маань өөрөө маш их чухал юм аа гэдэг ойлголт бол хүмүүс төрөөд идэг. Ялангуяа эцэг эхчүүд маань хамгийн их асуудаг зүйлүүдийн нэг бол үнэлгээ гэдэг. За үнэлгээг бол яагаад асуугаад идэг вэ гэх. За жишээ нь ингээд манай хүүхд аутизмтай гэдэг онцлогчлоо. Ялангуяа одоо мэрэгжлийн байгууллага ч юм уу сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг газруудаас за холбоод болон янз бүрийн одоо үнэлгээ хийдэг газрууд руу очиод үнэлгээ хийлгэдрээ гэдэг ийм шаардлагыг тавьдаг гэдэг. За тэгвэл үнэлгээ маань өөрөө ямар ач холбогдолтой юм бэ гэдэг зүйл гарч ирж байгаа. За үнэлгээ гэдэг маань өөрөө ямар тохиолдолд хийгдэх вэ? За олон улсын нэр томьёо нэршлэр бол assessment гэж нэрлэж байгаа. За энэ маань өөрөө үнэлгээ маань өөр олон янз байдаг. За үнэлгээг ямар тохиолдолд хийх вэ гэхээр тухайн хүүхдийн чадвар, нас, биологийн болон сэтгцийн оюуны нас нь мөн тухайн хүүхдийн өөрийн эзэмсэн чадвар, өсөлт хөгжлийн нөхцөл байдлыг нь тодорхойлох үүднээс
үнэлгээг бол хийдэг. Гэхдээ үнэлгээг заавал хийх ёстой гэсэн үг биш. Үнэлгээ маань тодорхой шалгуур зорилгын хүрээнд хийгдэж явах ёстой байдаг. За үнэлгээг ихэвчлэн оюуны болон сэтгцэн эмгэгтэй хүмүүст үнэлгээг бол хийж ирдэг байгаа. За оюуны бэрхшээл, аутизмын хүрээний эмгэг, FTD, мөн ADHD, LD, сэтгцэн эмгэг зэрэгт бол үнэлгээ болон скрининг сорилуудыг бол хийдэг байгаа. За ерөнхийдөө үнэлгээг дотор нь хөгжлийн сорил, оюун ухааны сорил, төрөл бүрийн скрининг сорил, мөн бусад гэсэн ийм байдлаар ангилж ирдэг. За үнэлгээ нь маань өөрөө оюуны болон сэтгцэн эмгэгтэй хүмүүс, өөрөөр хэлбэл бие эрхтний шууд бус онцлогтой хүнд хэвчлэн хийгддэг. За үнэлгээ маань дотроо хоёр төрөлд ангилагдана. За нэгдүгээр нь болохоор хөгжлийнх, хоёр дахь нь болохоор оюун ухааны сорил гэж хийгддэг байгаа. За тэгвэл одоо хөгжлийн сорил гэдэг маань юу вэ гэдгийг та бүхэндээ танилцуулъя. За хөгжлийн сорил маань өөрөө одоо хэд хэдэн хүчин зүйлүүдээс бол бүрддэг. За сорил маань өөрөө асуумжийн хэлбэрээр, мөн сорил хэлбэрээр, тест хэлбэрээр бол байж байгаа. За өнөөдрийн танилцуулж байгаа энэ сорилуудын тухайд бол Монгол улсад яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эсвэл хэвийн хүүхэд, энгийн хөгжилтэй хүүхдүүд зэрэг энэ хүүхдүүдэд маань яг ийм чиглэлийн сорилууд хийгднэ гэсэн Монгол улсад албан ёсны онцлогдсон, тогтоогдсон, ийм тодорхойлогдсон сорилууд бол байдаггүй. Зүгээр та бүхний сайн мэдж байгаачлан Монгол улсад их хүүхдийн ягаан дэвтэр гэж бол байдаг. Энэ их хүүхдийн ягаан дэвтэр маань өөрөө тухайн хүүхдийн хөгжлийг тодорхойлоход бас үр дүнтэй гэсэн үг байдаг. За өнөөдөр энд дэлгэцэн дээр танилцуулж байгаа хэд хэдэн сорилуудын тухайд бол та бүхэндээ мэдээлэл хүргэх үүднээс гадаадын их сурвалж буюу гадаадын улс орнуудад хийгддэг сорилыг бол оруулж ирсэн байгаа. За жишээ нь Монгол улсад Японы JICA төслийн хүрээнд START хэмээх төсөл хэрэгжсэн байгаа. Энэ START гэдэг төсөл маань тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдэд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг хүргэх нь гэсэн энэ төслийн хүрээнд туршилтаар Монгол улсын хэмжээнд 18 сартай хүүхэд, мөн 36 сартай хүүхдүүдэд хөгжлийн болон эрүүл мэндийн эрт үеийн илрүүлгийг хийх зорилготойгоор ийм төсөл хэрэгжсэн байгаа. За тэр үүднээсээ би Японы энэ эрт үеийн буюу нэгсэндээ нялхсан хөгжлийн сорилын Инжожи гэдэг энэ сорилын бол та бүхэнд танилцуулахыг зорилоо. За энэ Инжожи нялхсан хөгжлийн сорил гэдэг маань өөрөө юу вэ гэхээр 0-оос 4 нас 8 сартай хүүхдэд ашиглагдаж болдог сорил бөгөөд за энэ сорил маань өөрөө тухайн хүүхдийн хөгжлийг ямар төвшөнд байгааг нь эцэг эхчүүд маань өөрсдөө асуумж буюу асуулт бүглэх хэлбэрээр гаргаж ирдэг гэсэн үг. За мөн олон улсад хэрэглэгддэг нялхсан хөгжлийн сорил гэж байгаа. Энэ маань 0-оос 7 насны хүүхэд. За жишээ нь бидний эцэг эхчүүд хоорондоо ингээд яриад за 2 настай бол ихэвчлэн хилд орсон байх ёстой ч гэдэг юм уу. Нэг 6 сартай бол мөлхөд сурсан байх ёстой. 6 сартай бол суугаа сурсан, 8 сартай мөлхөдөг, 1 настай бол зогсдог гэдэг ч юм уу. Бидний хооронд нэг юм амд амжаа тогтцсон нэг тодорхой хүүхдийн хөгжлийн үе шатууд байдаг. Энэ бүх зүйлүүдийг энэ ялхсан хөгжлийн сорил зэргээр бол тогтоох боломжтой байдаг. Энэ нь бол ихэвчлэн ямар нэгэн эмч мэрэгжилтэн гэхээс илүү өөрөө бүглөх асуумж хэлбэрээр байдаг гэдгийг гаргаж ирж болно. За мөн олон улсад KIDS буюу энэ дэлгэцэн дээр гарсан Kinder Infant Development Scale гэсэн 0-оос 6 нас 11 сар хүртэлх хүүхдийн ийм бас сорилыг байгаа. Энийг бол ашиглах боломжтой. За мөн ганцаарчилсан сорил гэж байгаа. За жишээ нь Япон улсын тухайд бол K хөгжлийн тест гэсэн ийм сорил байдаг. За энэ нь бол ганцаарчилсан сорил гэдэг маань яг тухайн хүүхэд дээр тухайн сорилыг буюу тухайн тест асуумж эсвэл үнэлгээг хийгээд тухайн хүүхдийн чадварыг гаргаж ирнэ гэсэн үг байна. Ерөнхийдөө ганцаарчилсан сорил гэдэг маань өөрөө юу хэлж байна гэхээр тухайн хүүхэд дээрээ асуулт тавиад энэ хүүхэд яг энийг хийж чадж гин үү? Чадахгүй байна уу? За нэгсэндээ хөгжлийнээс, биологийнаас бусад чадваруудыг нь тодорхойлох зорилготой ийм сорилууд байдаг. За дараагийн яригдах зүйл маань оюун ухааны сорил байгаа. За оюун ухааны сорилын тухайд ерөнхийдөө оюун ухааны сорил маань өөрөө ямар хэлбэрээр явдаг вэ гэхээр хөгжлийн сорилоос ялгаатай зүйл нь тухайн хүүхдийн сэтгэн бодох, ухамсарлах, төсөөлөх,
суралцах, хүлээж авах чадрыг гаргаж ирэх зорилготой байгаад байдаг. Жишээ нь энэ маань өөрөө насаар, нэгжээр, хувь зэргээр бол илэрхийлэгддэг байдаг. За жишээ нь оюун ухааны сорил дээр юу вэ гэхээр тухайн хүүхдийн биологийн нас нь 5 настай гэж үзье. Тэгвэл сэтгхүүн нас нь хэдэн настай вэ гэдгийг энэ оюун ухааны чадрын тест буюу оюун ухааны сорилоор гаргаж ирнэ гэсэн үг. За энд дурдж байгаа сорилууд дундаас хамгийн ихэнд бичигдсэн байгаа энэ Танака Бине оюун ухааны тест байгаа. Энэ маань өөрөө 2 наснаас насанд хүрсэн хүний хувилбар гэсэн ийм 2 төрлийн тест байгаад байдаг. За Танака Бине гэдэг энэ оюун ухааны тест маань анх Францын сэтгэл судлаач Бине 1905 онд оюун ухааны сорилыг анх боловсруулсан гэдэг ба үүнийг боловсруулах зорилго нь дараах 3 зорилготой байсан. Нэгдүгээрт оюун ухааныг бодитоор үнэлэх. Хоёрдугаарт нотлохонд суурилсан байдлаар оюун ухааны хөгжлийн онцлогийг мэдж авах зорилготой. Гуравдугаарт тухайн хүүхдийн онцлог тулгуурласан дэмжлэгийн арга төлөвлөгөөг боловсруулах, төлөвлөх зорилготойгоор энэ оюун ухааны сорилыг гаргасан байт юм а. За тэгвэл энэ анх 1905 онд Бинегийн гаргаж ирсэн энэ оюун ухааны сорилыг Японы эрдэмтэн Танака 1947 онд сайжруулан боловсруул гаргаж ирсэн байдаг. Тэр үүднээсээ хамгийн сүүлийн буюу өнөөд хэрэглэгдэж байгаа Танака Бине хувилбарын хамгийн ихнийх буюу Танака Бине оюун ухааны сорил маань 1947 онд анх үүссэн гэсэн ийм түүхтэй байгаад байгаамаа. За өнөөдрийг хүртэл Танака Бине оюун ухааны сорил маань хэд хэдэн байдлаар шинжлэгдэж явсан бөгөөд яг өнөө цагт буюу одоо бид нэр Танака Бине 5 хувилбарыг нь ашиглаж байгаа юм а. За Танака Бине оюун ухааны тест маань өөрөө 2 наснаас насанд хүрсэн хүний хүртэл хувилбар байдаг. За энэ дээр бол мэдээж тухайн хүүхдийн оюун ухааны чадвар, төвшин ямар байна зэргийг бол тогтоож гаргаж ирж болно. За мөн үүнтэй адилхан WISC 4, WAIS 3 гэсэн ийм бас оюун ухааны сорилууд байгаад байгаа. За WISC 4-ийн тухайд бол 5 наснаас 16 нас 11 сар хүртэлх энэ хүмүүст бол зориулагдсан. За насанд хүрсэн буюу өндөр ахмад хүмүүс насанд хүрсэн хүмүүст бол WAIS 3 буюу 16 наснаас 74 нас хүртэлх хүмүүст зориулсан ийм векслерийн сорилууд бол байгаад байдаг. За ерөнхийдөө энэ оюун ухааны тестүүд, оюун ухааны сорилууд маань ямар ач холбогдолтой юм бэ гэдэг талаас аваад үзэх юм бол оюун ухааны тестүүд хүүхдүүдийн настай нь харьцуулах зориулалтаар бүтээгдсэн байдаг. За үүнтэй адилаар хүүхдийн бодит чадамжийг илрүүлэх зорилгоор энэ векслерийн сорилууд маань анх зохиогдож гарч ирсэн байдаг. Тухайн үеэсээ мэдээж энэ оюун ухааны тест сорил тухайн хүүхдийн чадамжийг тодорхойлох гэдэг үүднээсээ нэлээд бас олонний танил болж сайн хэрэглэгдэж ирсэн байгаа. За ялангуяа энэ векслерийн сорилуудын тухайд гэх юм бол хүүхдэд зориулсан оюун ухааны тест маань өнөө хүртэл бол дэлхийн маш олон оронд бол хэрэгжиж байна. За энэ WISC 4 гэдэг энэ сорил маань 3-7 насны болон 3 сартай хүүхдэд гэсэн насны ангиллаар төрөл бүрийн хувилбаруудаар бүтээгдсэн байдаг бөгөөд одоо энэ сорилуудыг дэлхийн олон оронд мөн сургуулийн өмнөх болон сургуулийн бага ангидууд ч гэсэн хэрэглээд явж байна. За мөн насанд хүрэгчдийн хувилбар болох тэр WAIS 3 маань хүртэл одоо ашиглагдаж байгаа. За иймэрхүү байдлаар ерөнхийдөө энэ сорилууд маань оюун ухааны тухайн хүний оюуны чадварыг гаргаж ирсэн сорилууд байгаа. За мөн суралцахын бэрхшээл буюу LD гэж нэрлэдэг. За энэ бэрхшээлтэй хүмүүсийн тухайд бол энэ KABC гэдэг энэ сорилыг бас ашигладаг байгаа. Энэ нь бол өөрөө 2.6 наснаас 12.11 нас буюу 12 нас 11 сар хүртэлх хүүхдэд ашиглагддаг ийм сорилууд бол байгаад байна. За хэл ярианы чадварыг тодорхойлох сорилууд бас мөн байдаг. За энэ хэл ярианы чадварыг тодорхойлох сорилуудын тухайд гэх юм бол олон улсад ITPA гэсэн энэ хэл яриас харилцах чадварын тест маань бас байдаг. Энэ маань ерөнхийдөө 3-аас 10 насны хүүхдэд хийгддэгээрээ онцлогтой байгаа. За хэл яриагүй мэдээж хүмүүс байж байгаа. Оюуны бэрхшээлтэй болон бусад сэтгэгцэн эмгэг ийм бэрхшээлтэй хүмүүсийн хувьд бол хэл яриагүй ийм хүмүүс бол байдаг. Тийм хүмүүст зориулагдсан
өнгөний буюу хүн зурах гэсэн ийм тестүүд бол байдаг. За жишээ нь Равны өнгөт матриц гэж бол байгаа. За энэ маань ерөнхийдөө 45-аас дээш насныханд зориулагдсан ийм тест сорил болж идэг. За мөн 3-аас 9 насны хүүхдүүдэд зориулагдсан Good Enough-ийн Дам буюу Древ Эмен гэдэг энэ сорилууд бас байдаг. Тэгэхээр эдгээр сорилууд маань өөрөө тухайн өнгө болон дүрс зэргээр тухайн хүний танин мэдхүй чадвар, оюун ухаан хэр төвшөнд байгаа вэ гэдгийг тодорхой хэмжээнд тодорхойлж гаргаж ирэх, боловсруулах, за тухайн хүүхдийн ганцаарчилсан байдлаар гаргаж ирсэн тэр үнэлгээгээр хүүхдийн онцлогийг тодорхойлж тухайн хүүхдэд тохирсон ажиллагаа, хөгжил, терапи, сургалтыг хийхэд зориулагдсан гэдгээрээ онцлогтой байж байгаа. За дараагийн ярих хэсэг маань болохоор скрининг байгаа. За скринингийн тухайд бол ерөнхийдөө олон төрлийн скрининг дараагийн слайд болно. Тэгээ дараагийн слайдыг та бүхэн хараарай. Олон төрлийн скрининг байгаа. За энэ дээр ингээд аваад үзэхэд ерөнхийдөө олон улсад сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлийг ялангуяа эрт илрүүлэх гэдэг маань олон улсад нэлээд хүлээн зөвшөөрөгдөж байгаа. Нэгсэндээ эрт илрүүлж зөв онцлон тохиромжтой арга барилаар ажилласнаар тухайн хүүхдэд шаардлагатай чадвар, мөн шаардлагатай хөгжлийг нь нэмэгдэлж амьдралын чанар нь дээшлэнэ гэсэн ийм үздэхтэй бол холбоотой байгаа. За сүүлийн жилүүдэд төрөл бүрийн скринингийг олон улсад хийж байна. За манай улсын тухайд ч гэсэн түрүүн би дурдсан их хүүхдийн ягаан дэвтрийг дурдж болно. За их хүүхдийн ягаан дэвтэр гэдэг маань өөрөө юу вэ гэхээр тэрхүү дэвтрийг зөв тогтмол бөөлснөөр миний хүүхдийн хөгжил хэвэн хэмжээнд байна уу? Бусдаасаа хоцорж байгаа зүйл байгаа юм биш үү? Анхаарал татж байгаа зүйл байгаа юм биш байгаа гэсэн энэ байдлыг олох, эрт илрүүлэх, хоцрогдлыг нь эсвэл ялгаатай байдлыг нь эсвэл онцлогийг нь эрт мэдэх гэдгээрээ давуу талтай гэж үздэг байгаа. За тэгвэл олон улсад тухайн хүүхдийнхаа бэрхшээлээс шалтгаалаад тухайн хүүхдийн хөгжлийг эрт илрүүлэх нэгсэндээ сорил буюу скринингийг бол хийдэг байгаа. За жишээ нь ADHD буюу хэт хөдөлгөөн анхаарал дутмагшлын эмгэгтэй хүүхдийн хувьд ADHD-RS гэдэг ийм скрининг бас байдаг байна. За аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн хувьд бол түрүүн дурдсан M-чатыг дурдсан байгаа. За M-чатаар түрүүн асуумж явуулаад хариу нь магадлалтай гэж гарах юм бол дараагийн баталгаажуулах сорил буюу скрининг маань CARS болно гэж бол танилцуулсан байгаа. За тэгвэл бас хөдөлгөөнийг үнэлэх. Хөдөлгөөний тодорхой хэмжээний бэрхшээлтэй юм уу, хөдөлгөөнд нь тодорхой хэмжээний асуудалтай хүүхдийн хувьд бол хөдөлгөөнийг үнэлэх бас сорил байгаа. Энэ маань өөрөө CBCL буюу хүүхдийн хөдөлгөөнийг шалгах хуудас гэсэн байдлаар ийм сорил скрининг байдаг. Энэ маань өөрөө 2-оос 18 насны хүүхдэд зориулагдсан ийм сорил тест байгаа. За дараагийнх нь SDQ буюу хүүхдийн давуу ба сул талыг шуулгах хуудас гэсэн ийм бас 2-оос 18 нас хүртэлх хүүхдэд зориулагдсан ийм скрининг буюу сорил байдаг байна. За мөн суралцсан бэрхшээл буюу learning disability гэж ярьдаг ийм хүүхдүүдэд зориулагдсан бас ийм скрининг байна. Үүн дээр асуумж ээж болно. Эсвэл LDI буюу бага дунд ангийн хүүхдүүдэд зориулагдсан хөлбөр байж болох нь мөн PRS гэдэг 5-аас 15 насныханд зориулагдсан ийм бас хөлбөрүүд бол байж болох нэ. Тэгэхээр энэ дээр ингээд урдж байгаа энэ олон төрлийн үнэлгээ, мөн онцлогооны аргачлалууд, дээрэс нь скрининг энэ бүх зүйлүүд маань тухайн хүүхдийн ямар бэрхшээл онцлогтой байгаа тэрийг бодитоор хувь хэмжээ, оноо үнэлгээгээр гаргаж ирэхээс гадна тухайн хүүхдийн хөгжилд хамгийн чухал үр дүнтэй мэдээллийг боловсруулж гаргахад үр дүнтэй байгаад байдаг. Тэгэхээр нэгсэндээ энэ хийгдэж байгаа асуумжууд, судалгаанууд, сорилууд маань бүгдээрээ дараа нь тухайн хүүхдэд ажиллах, ганцаарсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, эсвэл тухайн хүүхдэд ажиллах янз бүрийн сургалт, терапи төлөвлөгөөнүүдийг гаргахад илүү үр дүнтэй гэж харж болно. За дараагийн слайд руу оръё. За дараагийн слайд маань ерөнхийдөө бусад буюу нэгсэндээ оролцоо гэдэг хэсэг рүү орж ирж байгаа. Энэ маань өөрөө юу вэ гэхээр за аутизмын хүрээний эмгэгтэй эсвэл ADHD-тэй
эсвэл одоо даунтай, эсвэл магадгүй суралцахын бэрхшээлтэйгээ тухайн хүүхэд маань хөгжлийн ялгаатай онцлогтой байдал нь тодорхой болоод гараад ирлээ гэж үзье. Тэгвэл тухайн хүүхэдтэй ямар арга барилаар, ямар сургалтаар, ямар төлөвлөгөөгөөр хэр хугацаанд хэр давтамжтай ажиллах вэ гэдэг дээр олон оролцоо буюу сургалтын арга хэрэгслүүд гарч ирдэг. За олон улсад хамгийн их одоо ялангуяа аутизмтай хүүхдүүдийн тухайд ашиглагддаг оролцооны хөтөлбөрүүд гэх юм бол Портуч хөтөлбөр байна. За Портуч хөтөлбөрийн тухайд бол Монгол улсад аль хэдийн нэвтэрч орж ирсэн байгаа. За Портуч хөтөлбөр маань өөрөө 0-8 насны хүүхдийн хөгжүүлэхэд зориулагдсан ийм хөтөлбөр байж идэг. За PECS буюу зургийн харилцааны хөтөлбөр систем гэж байгаа. За энэ маань өөрөө бас явах вэ гэхээр хэл яриатай болон хэл яриагүй бүхэл хүмүүст ялангуяа хүүхдүүдэд тухайн харилцааг үр дүнтэй идэвхтэй болгох, мөн танин мэдэхүйг хөгжүүлэх, харилцааг дэмжих зорилготой ийм бас нэг оролцооны хөтөлбөр байгаад байгаа. Ерөнхийдөө сая бид онцлогоо гэж юу болох, хэрхэн хийгддгийг мэдээлэл авсан, мөн үнэлгээ гэж юу болох, ямар үнэлгээ байгааг бол мэддэг болсон. За тэгвэл хөгжлийн онцлогтой ялгаатай хүүхдүүдэд маань ямар арга барилаар хэн ямар давтамжтайгаар сургалтыг хийх вэ гэдэг дээр энэ оролцооны асуудлууд хамгийн чухал болж ирж байгаа юм аа. За энэ дээр бас ABA гэдгийг бол дурдж болно. За ABA-гийн тухайд бол ерөнхийдөө энэ маань бас олон улсад нэлээд амжилттай хэрэгжээд явж байгаа хөтөлбөр байгаа. За Монгол улсын тухайд ч гэсэн сүүлийн үед бас Монголын аутизмын холбоо болон газруудад маань энэ ABA-гийн чиглэлээр бас мэрэгсэн зөвлөх багш эцэг эхчүүд бас бэлтгэгдэж гарч ирсэн байгаа. Тэгэхээр энэ хүмүүс маань бас энэ ABA буюу харилцааны зан үйлийн дүн шинжилгээний анализ гэсэн энэ чиглэлээр бас нэлээд сайн сургалт зөвлөгөөг бол өгж ирж байгаа. За дараагийн бас нэг оролцооны хөтөлбөр болохоор RDI буюу харилцааг хөгжүүлэх сургалт байгаа. За энэ харилцааг хөгжүүлэх гэдэг энэ сургалт маань тухайн хүүхэд маань ялангуяа аутизмтай хүүхдийн хувьд хэл яриа харилцаа, нийгэмшигүн талын бэрхшээл байдаг учраас харилцааг хэрхэн хөгжүүлж яаж харилцаагаа амжилттай явуулах вэ гэдэг дээр энэ RDI хөтөлбөрийн маань үр дүн маш их чухал болж ирдэг. За дараагийн оролцоо болохоор Teach байгаа. За Teach гэдэг маань өөрөө үгийн товчлол байгаа. Энэ маань болохоор нэгсэндээ зохион байгуулалт, бүтэц, ойлгомжтой байдал гэдэг байдлаар илэрхийлж болно. За ялангуяа аутизмтай хүн гэлтгүй ерөнхийдөө бүхэл хүмүүсийн хувьд Teach гэдэг энэ хөтөлбөр маань бидний амьдралд байнга байж идэг маш чухал зүйл байгаад идэг. Teach хөтөлбөрийн маань гол зорилго маань өөрөө юу вэ гэхээр тухайн хүний хувьд хийж байгаа зүйл, байгаа орчин бүх зүйл маань ойлгомжтой, эмх цэгцтэй байх ёстой. За бидний амьдралд ч гэсэн Teach хөтөлбөрийн маш олон зүйлүүд бол байж идэг. За жишээ нь автобусны буудлын дээр очиод бид нэр автобусанд суух боллоо гэхэд чиглэлийг заасан мэдээллүүд байдаг. За жишээ нь Ч30 гэдэг чиглэл маань тийшээ хүртэл явна. Тэдэн минутын зайтай ирнэ. Эсвэл М20 гэдэг чиглэл маань ийш явна гэдэг юм уу. Тэрийг бид хараад энэ ийш явах юм байна гэдэг мэдээллийг авдаг. За эсвэл бид нэр янз бүрийн ялангуяа хүүхдүүд, эцэг эхчүүд, аавууд маань янз бүрийн тоглоом зүйл эвлүүлэх болоход тэн дээр заавар бичдэг. Тэр заавар маань өөрөө юу вэ гэхээр энийг ингэж эвлүүлэх юм шүү. Ингэж хийх юм шүү гэдэг тэр чиглэлийг өгж идэг. Энэ маань өөрөө нэгсэндээ асуудлыг ойлгомжтой, зохион байгуулалттай тодорхой болгож өгж байна гэсэн үг. За хамгийн энгийн нэг жишээн дээр хэлэхэд Teach хөтөлбөр буюу Teach маань бидний амьдралд эргэн тойронд маш их байдаг. Жишээ нь гудамжны хогийн савыг харахад давхир эсвэл энгийн хог хаягдал гээд өнгөөр ялгаатай бичээстэй байдаг. Энэ маань давхирыгаа ийшээ хийн шүү, энгийн хог хаягдлаа ийшээ хийн шүү гэдгийг илүү тодорхой байдлаар ойлгуулж байна гэсэн. Тэгэхээр иймэрхүү байдлаар аутизмтай хүмүүсийн амьдралыг нь тодорхой ойлгомжтой байлгахад энэ олон хөтөлбөрүүдийн оролцоонууд маань их чухал болж ирнэ гэсэн үг байнамаа. За дараагийн слайд руу оръё. За ерөнхийдөө сая ярьсан зүйлүүдтэй холбогдуулаад аутизмтай хүний хувьд энэ олон саяхан ярьсан Портуч хөтөлбөр, дээрэс нь харилцааг хөгжүүлэх RDI, мөн ABA, Teach, PECS буюу зургийн харилцааны аргууд маань маш үр дүнтэй байгаа. Нэгсэндээ эдгээр оролцоонуудыг эцэг эхчүүд маань эзэмших, мэргэжлийн хүмүүс маань
тодорхой хэмжээнд энэ талын зөвлөгөө сургалтууд хийснээр аутизмтай хүний хөгжил, тухайн хүүхдийн өөрийнх нь өсөлт хөгжилтөнд сайнар нөлөөлөхийн чадвар, амьдралын чанарыг нь дээшлүүлэхэд маш үр дүнтэй гэж бол үзэж байгаа. За портч хөтөлбөрийн тухайд бол Монгол улсад байгаа гэж би түрүүн хэлсэн. Тэгэхээр Монголын аутизмын холбоон дээр портч хөтөлбөрөөр жил болгон одоо тодорхой тооны хүүхдүүдийг энэ хөтөлбөрт хамруулдаг байгаа. Тэгэхээр энд хамрагдаад явах юм бол нэгсэндээ 0-оос 8 нас хүртэлх сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүд маань боловсролд бэлтгэгдэх буюу эрт боловсролын хөтжийн үйлчилгээг авах ийм боломжтой болж ирнэ гэсэн үг байгаа. За мөн PECS буюу зургийн харилцааны хэрэгсэлээр манайхаас олон төрлийн сургалтуудыг бас зохион байгуулдаг. За энэтэй холбогдуулаад бас мэдээллүүдийг авах юм боломжтой байж байгаа. За дараагийн слайд руу оръё. За дараагийн слайд маань ерөнхийдөө түрүүн миний ярьсан аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдэд чиглэсэн дэмжлэг маань маш чухал гэдгийг эндээс илэрхийлэх гэж байгаа. За энэ маань өөрөө юу вэ гэхээр аутизмтай хүний сургалт хөгжлийг нь дэмжихийн тулд тэдэнд бүх зүйлийг ойлгомжтой тодорхой болгож ирэх хэрэгтэй. Тэгэхээр аутизмтай хүүхдийн хувьд ямар дэмжлэгүүд чухал болох ёстой вэ гэхээр за түрүүний дурдсан teach буюу зохион байгуулалт маш чухал. За хэрэглээний зан үйлийн дүн шинжилгээ буюу ABM нь бас чухал болж ирнэ. За харилцааг дэмжих аргачлал буюу янз бүрийн харилцааг хөгжүүлэх сургалтууд. За энэ гурван маань заавал давхцаж уялдаж ирнэ. Цаашлаад энэ харилцааг илүү хөгжүүлэх дэмжихэд PECS буюу зургийн харилцааны арга маань өөрөө маш үр дүнтэй гэж үзэж болохоор байгаамаа. Тэгэхээр энэ зургаас харж байгаачлан аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдэд чиглэсэн олон дэмжлэг байдгаас эдгээр гурван үндсэн дэмжлэг хамгийн чухал. Цаашлаад энэ дэмжлэгүүдийн уул зур дээр нь харааны тусламж буюу зураг илүү бүр их ач холбогдолтой гэдгийг илэрхийлж байгаа юм аа. За өмнөх слайданд гарсан харилцааг дэмжих аргачлалын тухайд бол энэ слайдн дээр гаргасан байгаачлан харилцааг дэмжих маш олон аргачлалууд бол байдгийг энэ дээр бол харуулж болж байна. Жишээ нь ерөнхийдөө одоо бидний хэрэгжилж байгаа iPad, зургийн харилцааны хэрэгсэл, тэмдэглэгээ энэ бүх зүйлүүд маань харилцааг дэмжих аргачлал гэж үзэж байгаа. Энийг бол олон улсад AAC гэсэн энэ нэртомьёогоор бол илэрхийлэл явж байгаа. За ерөнхийдөө харилцааг дэмжих аргачлал маань дан ганц хэл яриаггүй гэхээсээ илүү хэл яриатай хүмүүс ч гэсэн маш чухал байдаг. Түрүүн би хэлжсэн теach хөтөлбөр дээр гардаг шиг хүмүүст харааны тусламжтайгаар мэдээллийг илүү сайн өгөх юм бол үр дүн нь өндөр байдаг гэсэн байдлаар гарч ирдэг. Тэгэхээр нэгсэндээ энэ дээр нь дурдсан зохион байгуулалттай тодорхой байдал, зан үйлийн дүн шинжилгээний арга зэргийг цогцоор нь тууштай хэрэгжүүлснээр үр дүнтэй зөв хэрэгжүүлснээр үр дүн маш амжилт гарна гэж ингэж үзэж байгаа. За дараагийн слайд руу оръё. За дараагийн слайд маань болохоор ерөнхийдөө оролцоо гэдэг талаас яриад ирэхээр аутизмтай хүүхдэд зориулагдсан сургалтуудыг бол ярих хэрэгтэй болж ирнэ. За тэгээд сургалттай холбоотой асуудлууд дээр бол Монгол улсад хийгддэг буюу Монгол улсад бас тодорхой хэмжээний мэргэжлийн хүмүүс байдаг. Энэ талын сургалт мэдээллийг авах боломжтой хэд хэдэн сургалтын зүйлүүдийг бас та бүхэндээ танилцуулъя. За энэ PECS буюу зургийн солилцооны харилцааны арга гэж байж байгаа. За энийг бол ерөнхийдөө одоо та бүхэн бас интернетээр хайвал харьцангуй мэдээлэлтэй мөн Монголын аутизмын холбооноос эдгээр PECS буюу зургийн солилцооны харилцааны аргатай холбоотой сургалтуудыг бол хийдэг байгаа. За тэгэхээр энэ сургалтуудыг бас авснаар энэ аутизмтай хүүхдтэй хэрхэн ажиллах, тэдэнтэй яаж харилцаа холбоо тогтоох чиглэлээр бол PECS бол маш их үр дүнтэй болж ирнэ. За мөн ABA буюу зан үйлдэлийн анализ байж байгаа. За энийг ч гэсэн бас манай холбооноос хийгээд явуулдаг байгаа. За мөн RDI харилцааны чадрыг хөгжүүлэх гэсэн энэ хөтөлбөрийн хүрээнд манай холбоон дээр бас гадаадын мэргэжилтэн ирж бас зохих сургалтуудыг хийж энэ чиглэлээр бас нэлээд олон хүмүүс бас мэдээлэлтэй болсон байж байгаа. За түрүүн ярьсан Teach байна. За Sunrise гэдээ бас хөтөлбөр сургалтын зүйл байгаа. Floor Time гэдээ бас ийм сургалтын арга хэрэгслүүд бол байна. За түүнээс гадна аутизмтай хүүхдэд зориулагдсан олон терапи заслууд бол байдаг. За та бүхний мэдж байгаачлан
ахуй засал, хэл засал, хөдөлгөөн засал, мэдрэхүүн засал гэдэг олон заслуудыг бол манад бол бас нэрлэдэг байгаа. За жишээ нь хэл заслын бол би зориуд тэмдэглэж ярмаар байна. Яагаад хэл заслыг дурдж ярьж байна гэхээр манай улсын хувьд болохоор хэл засалч буюу хуучнаар согог зүйч гэдэг энэ хүмүүс маань тухайн хэлний асуудалтай, тухайн өөрөөр хэлбэл хэлний согогтой eerүү, дулдрай, эсвэл одоо ямар нэгэн механик талаасаа одоо гэмтэлтэй асуудалтай энэ хүмүүст зориулагдсан хэл засалч бол манай улсын хэмжээнд бол олон бэлтгэгдсэн байдаг. Тэгвэл аутизмтай хүний хэл засал маань өөрөө арай жоохон өөр хэлбэрийн байгаад байгаа. Тэр механик гэмтэл гэхээсээ илүү аутизмтай хүний тэр тархины холбоос үйл ажиллагаатай холбоотойгоор хэл яриа гарахгүй, эсвэл хэл яриа ашигладаггүй байх зэрэг ийм тохиолдлууд байдаг. Тэгэхээр энэ дээр дурдж байгаа хэл засал буюу хэл засалч нар маань аутизмтай хүүхдэд ажиллахдаа тухайн хүүхдэд ажиллах хэл заслын маань арга аргачлал маань тодорхой хэмжээнд бас өөр шүү гэдгийг бол бас илэрхийлж өгмөр байна. За түүнээс гадна хөдөлгөөн засал гэж байгаа. Хөдөлгөөн заслын тухайд гэх юм бол ямар нэгэн саажилттай, эсвэл тулгуур эрхтний бэрхшээлтэй, эсвэл гар хөлийн ямар нэгэн гэмтэлтэй гэхээсээ илүү тухайн хөдөлгөөн засал аутизмтай хүүхдэд ямар байдлаар хэрэгцээ шаардлага гарч ирэх вэ гэхээр нарийн бүдүүн булчингийн хөгжил, ялангуяа үзэг барих, халбаг барих, юм бичих зэрэгт бол нарийн булчингийн үйл ажиллагаанууд алхах, гიშгэх, үсрэх, уруудах гэдэг дээр бол ерөнхийдөө том булчингийн хөдөлгөөнүүд дээр хөдөлгөөн заслалчийн дэмжлэг бол илүү чухал болж ирнэ. Тэгэхээр хэдийгээр хөдөлгөөн засал, хэл засал, ахуй засал гэдэг эдгээр зүйлүүд маань хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд ижил нэр томьёо, ижил ойлголт мэт сонсогддог боловч тухайн хүнийхээ онцлог хөгжлийн ялгаатай байдлаас шалтгаалж хэрхэн хэрэгжүүлж хэрхэн сургалт хийх вэ гэдэг маань өөрөө өөр юм шүү гэдгийг бас илэрхийлмээр байна. За түүнээс гадна олон терапинууд байгаа. Мэдрэхийн засал, за түүнээс гадна арт терапи буюу урлагийн засал, мөн байгалийн амьтны терапи гэх мэгээр бол байдаг. За ерөнхийдөө энэ сургалтууд маань өөрөө аутизмын хүрээний эмгэгийг дэх хүүхдүүдтэй ажиллах, оролцоог хөгжүүлэх чиглэлүүдээр бол нэлээд үр дүнтэй бас хэрэгжээд эхэлж байгаа ийм сургалтын арга хөлбөрүүд байгаад байгаамаа. За ерөнхийдөө өнөөдрийн миний ярих асуудал маань ингээд өндөрлөж байна. Тэгээд энэтэй холбогдуулаад өнөөдөр бидний гол ярьсан асуудал маань аутизмын хүрээний эмгэгийг эрт илрүүлэх, за цаашлаад онцлогоог хэрхэн хийх вэ? Онцлогоог ямар байгууллага хийх вэ? Мөн үнэлгээ гэж юу? За оролцоо ямар сургалт, арга, терапи байдаг вэ гэдэг талаар та бүхэндээ товчхон мэдээллүүдийг өглөө. За дэлгэрэнгүй илүү мэдээллүүдийг авахыг хүсэх юм бол та бүхэн Монголын аутизмын холбооны Facebook хаяг болон www.autism.cgmn гэсэн вебсайт хаягуудаар зочилж илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой болно. Мөн дараагийн цуврал лекцүүдийг та бүхэн илүү сайн үзэх юм бол энэ бүх нийт цуврал хичээлүүдээр нэг тогтсон цогц арга хэмжээ мэдээллүүдийг авах бүрэн боломжтой гэж харж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Таны хүүхэд аутизмтэй гэж онцлогдсон бол яах вэ? Та ганцаараа биш. Та бүхний адил олон эцэг их байгаа. Тэд бүгд танд чадах, мэдэх бүхнээрээ туслахад бэлэн. Аутизмын хүрээний эмгэг гэж юу вэ? Аутизмын үүсэх шалтгааныг одоогоор шинжлэх ухаан олж нэгээгүй ч олон судалгаа хийгдэж байна. Өнөөдөр дэлхийн хүн амын 1% буюу 70 сая хүн аутизмын хүрээний эмгэгтэй байна. Одоогоор аутизмыг эдгэх, эмчлэх боломжгүй боловч тохирсон сургалтын аргаар сайжруулах, хөгжүүлэх боломжтой байдаг. Аутизмтэй хүүхдүүдийн зарим нь хэл ярианы хоцрогдолтой, хүмүүстэй найз болж харилцаа тогтоож чаддаггүй, мөн өөрчлөлтийг хүлээн авч шинэ орчинд дасан цогцохдоо муу байдаг. Гэхдээ аутизмтэй хүүхдүүдийн дунд ирээдүйн хөгжимчин, математикч, зураач, программист гэд бүгд байгаа. Яг л бусад хүмүүсийн адил. Аутизмын тухай тоо баримт. Аутизмын шинж тэмдгүүд 6 сартаагаас илэрч эхэлдэг ба 18 сартад нь аутизмыг онцлох боломжтой. Аутизмын оншийг дунджаар хүүхдэд 3 настайд нь тавьж байна. Аутизмтэй хүмүүсийн 25-аас 30% нь хэл яриаг ашигладаггүй. Аутизмтэй хүмүүсийн 40% нь оюуныг чадах хэвийн буюу өндөр байдаг. Хэрвээ таны хүүхэд аутизмтэй гэж онцлогдсон бол одоо яах вэ?
Зөв их сурвалжаас мэдээлэл зөвлөгөө авах. Сонссон бүхэндээ бүү итэг, судлаач байх. Аутизмын гарын авлага номнуудыг уншиж судлах. Олон эцэг эх аутизмтай хүүхдэд туслахын тулд эхлээд хүүхдэд ойлгох, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Та аутизмын тухай мэдээллийг хаанаас авах вэ? Монголын аутизмын холбоо төрийн бас байгууллага, аутизм судлалын хүрээлэн төрийн бас байгууллага, аутизм Монгол анд төрийн бас байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв эдгээр байгууллага руу хандан дэлгэрэнгүй мэдээлэл тусламжийг авах боломжтой. Аутизмын тухай ном, гарын авлагууд. Монголын аутизмын холбооноос гаргасан аутизмын хүрээний эмгэг гарын авлага, бие яагаад өсөрдөг вэ орчуулгын бүтээл, аутизмтай хүүхдтэй Монгол эцэг эхчүүдийн түгээмэл асуултууд, өвөрмөц 30 ертөнц, аутизмын тухай гарын авлага эдгээр бүтээлүүдтэй танилцах боломжтой байна. Хүүхэдтэй аутизмтэй гэж онцлогдсон бол цаашид яах вэ? Аутизмтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийг сонсож ярилцаж байгаарай. Хүүхдээ хүлээн зөвшөөрч ойлгохыг хичээгээрэй. Ингэснээр цаашид хөгжих маш том алхам болно. Хүүхдээ ажиглаж, тэмдэглэл хөтлөөрэй. Хүүхдэд дагаж тоглол, дуртай зүйлээр нь дамжуулан хөгжүүлээрэй. Аутизмтэй хүүхэдтэй бусад эцэг эхчүүдээс суралцаарай. Эцэг эхчүүдийн туршлага солилцох, мэдээлэл хуваалцах дараах Facebook группүүд бий. Autism Family and Friends Mongolia, Тэнгэрлэг ээжүүд, Autism эрүүл хооллолт, Мишээх, Autism Mongolia гэр бүл. Тус группүүд нь өөр өөрсдийн гэсэн онцлогтой байгаа тул та тохирсон мэдээллүүдээ олж авахд тань туслах болно. Бидний дэргэдэх гайхамшиг радио нэвтрүүлгийг пүрэв гараг бүр 104.5 гэр бүлийн радиогоор болон Facebook хуудасаар нь дамжуулан хүлээн авч сонсох боломжтой. Аутизмыг ямар нэгэн багаж техникээр илрүүлэх боломжгүй. Зөвхөн асуулга, ажиглалтаар оншилдог. Та хүүхдийнхээ бодит байдлыг өөрөө анзаарч зөв ойлголттой болсны дараа хэрхэн ажиллахаа мэдэхгүй байна. Хүүхдээ яаж хөгжүүлэх вэ? Манай хүүхдэд аль чадваранд амгай эсвэл сул байна вэ гэдгээ мэдхийн тулд үнэлгээ илгээж болно. Үнэлгээ гэж юу вэ? Үнэлгээ гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй эсвэл хөгжлийн хоцрогдолтой байгаа хүүхдийн чадварыг тогтоох, хүнд хөнгөний түвшнийг тогтоох зорилготой цогц хөтөлбөр юм. Аутизмын үед илэрдэг гол шинжүүд болох хэл ярианы хоцрогдол, зан авирын бэрхшээл, сурахад саад учруулагч хүчсэн зүйлийг тодорхойлдог. Үнэлгээг заавал хийлгүүлэх шаардлагагүй. Үнэлгээ нь таны хүүхдийн одоогийн чадварыг тодорхой хэмжээгээр гаргаж өгдөг. Үнэлгээг хаана хийдэг вэ? Аутизм судлалын хүрээлэн төрийн бас байгууллага, Аутизм Монгол анд төрийн бас байгууллага, Аутизм ба онцгой хүүхдүүдийн академи эдгээр байгууллагууд руу хандан үнэлгээ илгээх боломжтой. Зөвлөмж. Онцлогдсны дараа аутизмтэй хүүхдийн эцэг эх гэр бүлийн гишүүд сэтгэл санааны дарамтанд их ордог. Сэтгэл зүйн зөвлөгөө авч, бие биенээ сэтгэл санаагаар дэмжиж, гэр бүлийнхээ сэтгэл зүйн болон бие физиологийн эрүүл мэндийг хамгаалаарай. Хамгийн дотны хүндээ хандаж тусламж хүсээрэй. Хүүхдийн хөгжлийг цааш нь сайжруулахад гэр бүл анхныхын шат дамжлага хөдөлгүүр нь болж өгдөг. Зөв арга барил, тууштай байдал хүүхдийн хөгжих үндэс юм. Аутизмыг хүлээн зөвшөөрөе, ойлгоё, хайрлая. Монголын аутизмын холбоо.